байцгаана уу? Намайг Янжаглалын ян эсрэг гэдэг. Би 2010-аас 14 онд орон их сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр төгсөө. Мэргэжлийн зах хар зэрэгтэй 2024 онд Глобал их сургуулийн боловсролын магистр зэрэг төгсөн. Энэ байгууллагатай ажиллаад 11 дэх жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багш болсон шалтгаан маань гэвэл би цэцэрлэгийг удаа сурч байгаагүй. Эндээ ч энэ мэргэжлээр сонирхон сонгосон юм аа. Цэцэрлэгийн багш болсондоо өдөр бүр баяртай байдаг. Энэ мэргэжил маань хариуцлагатай, маш сайхан гэгээлэг, гайхамшигтай ертөнцид байдагтаа би өдөр бүр баярлалаа. Энэ хичээлийн жилийн онцлог маань шинжлэгдсэн сургалтын хөтөлбөр юм аа. Шинжлэгдсэн сургалтын хөтөлбөртөөгөө уялдуулан миний бие онцгой байдлын газар улаан загалмай дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтран ажиллаж сургагч багш бэлтгэгдсэнээр бүлгийн хүүхдүүдийн насны онцлог сонирхол хэрэгцээнд тулгуурлан уран гимнастик болон шатрын дугуулан хичээлүүлж мөн улаан загалмайтай танилцсан тусч бамруулж хөгжүүлэх сургалтыг бүлгийн хүүхдүүдийн өмнө хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ сургалтаар хүүхдүүд анхны тусламж өөрийгөө хамгаалах аргуудаас суралцаж, найз найдаа туслах, өөртөө анхны тусламж үзүүлэх зэрэг чадвар. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 2023-аас 2025 он хүртэл жил бүр төвшингээ ахиулан ажиллаж байна. Уран жиргээ 2025 онд Чингүн сурагч Дэд байр, Аврын уян 2025 онд Сорхон хамтлаг Тэргүүн байр, Талын хатраа улсын уралдаанд Сорхон хамтлаг Тэргүүн байр, аймгийн хамтдаа дуулын найрал дууны уралдаанд ахлах бэлтгэл бүлгийн нийт 40 хүүхэд бөмбөг дуугаараа Дэд байр эзлэн тус амжилт гарган ажилласан. Шинжилсэн сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд сургалтын 7 чиглэлээр олон хувилбарт хэрэглэгдэхүүн хийж үзэгслэн гарган 1, 5, 19, 12, 15 дахь цэцэрлэгийн 28 багшид түгээн дэлгэрүүлэлтээ хийн ажилласан. Хэл яриа, математик, байгаль нийгмийн орчин, туршил танин мэдхийн төв, зураг урлын төв, номын төв, сэтгэхүй хөгжүүлэх, тоглоомын төв, сонголтын төвүүдийг багшийн туслах эцэг эх хамт олонны оролцоотойгоор хүүхдийн насны онцлог тохируулан, тогтжуулан ажиллаж байна. 2023-аас 2024 онд аюулгүй амьдрах ухаан мэргэжлийн бүлэгт ажиллаж, туршлагаа 30 хүнд цахимаар танилцуулан түгээн дэлгэрүүлсэн. 2025-аас 2026 оны хичээлийн жилд аймгийн байгаль нийгмийн орчны мэргэжлийн бүлэгт ажиллаж, бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цэцэрлэгийн байгаль нийгмийн орчны төвийг болон бие Монгол хүүхэд контентийг хийж, мэргэжлийн багш нарын бүлгийн 32 цэцэрлэгийн 60 багшид түгээн дэлгэрүүлэн ажилласан. Монгол ах уй өв соёлыг бүлгийн 32 хүүхдэд таних тэмдгээр нь дамжуулан таниулах, нэгнээсээ суралцах, өөрөө мэдсэн сурснаа бусдаа заан мэдлэгээ баттгах, илтгэх зэрэг чадварууд хөгжиж байна.